Николас Кейжийн байшинд болсон хачин явдал. Холливуудын одод маш их барцадтай байна. Тэдний ихэнх нь үл хөдлөх хөрөнгөө ямар ч шалтгаангүйгээр зарах болов. Яагаад зарж байгаа тухайгаа нууцлж байгаа боловч одоодын байшинд чөтгөр шуламж өгүүлсэн хэмээн тайлбарлах нэгэн ч байна. Саяхан Холливуудын нэр жүжигчин Николас Кейж шинэ Орлеан дахь Лалори хэмээх домогт байшингаа зархаар болжээ. Францын дүүргийн эртний эдлэнгийн байшин хий үзэгдлүүдийн цуглуулга болсон байшин гэдэг аж. Үүнийг тухайн үед 3.7 сая доллараар зарах болжээ. Энэ бүүдгэр эдлэнг нутгийн оршин суугчид сайн мэддэг юм. 19-р зууны эхэнд энэ далдарт алуурчин садист хатагтай Лалори амьдарч байжээ. Нөхрийн хамт тэрээр хэдэн 10 хар арьст боолуудыг гэртээ зарцалдаг байж зөвхөн зарслаа зогсохгүй, хүний санаанд багтамгүй хэрцгий аргаар тамлан бах таваа хангадаг байжээ. Ийхүү чөтгөр шүглсэн байшинд нь 1834 оны хавар галт төмөр гарсны дараа цагдаа нар шалгалт хийхэд хатагтай Лалаурогийн золиос болсон 12 хүний цогц солдсон ба тэдгээрийг бүгдийг нь тамлагааны зориулттай төхөөрөмжн дээр тарганы арьс татдаг шиг татаж тэлсэн байжээ. Орон нутгийн иргэдийн баталснаар энэ байшинд одоо хэрн аимшиг түглээр өгсөн хүний сэтгэл сэртгийлгэм хашгираан сонсогддог гин. Николас Кейж анх энэ байшинг худалдаж авч явах үедээ энэ бол миний гайхамшигт байшин байх болно. Өөр ингэсэн хий үзэгдэлтэй байшингууд хаас айгүй байдаг л үсттэй. Би түүнээс юу айхгүй. Магадгүй ер бусын хий үзэгдэлүүд надад аимшигын киноны санаа өгч болох юм гэсэн тайлбар өгч байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр энэ байшинд амьдрах улам хүндрэлтэй болж байна. Аимшигтай байхаас гадна шөнө ер унтаж чаддгүй гэж гомдлох болжээ. Николас Кейж унтж байсан өргөн орны доор хэнийгний ам авраарай гэх дуу шүн дунд сонсогдох. Заримдаа доод давхарт хар арьст боолуудын тарчлан ёолох гингэнэх дуу тодхон дуулдах болсон гин. Энэ байшин нь Францын дүүрэг болох Вёкскарад хий үзэгдэлтэй гэж батлагдсан хаус байсныг мэдсээр байж Холливуудын од жүжигчин тэрээр авсан байна. Энэ байшингийн талаар нутгийн оршин суугчид маш муу сэтгэлдээ үлджээ. Байшин цоочтой ирнэ дотор нь хүн явах хэн нэгэн хүний орь дуу тавин орилох сонсогдох шиг болдог гин. Ер нь бол Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэрт муу талаараа хамгийн их нэрд гарсан бөгөөд хамгийн их хий үзэгдэлтэй байшин юм. Нэг мөчийн дотор тэнд 5-6 хий үзэгдэл гарч ирдэг. Би өөрийн гэр бүлийнхэнтэйгээ энд ирдэг, өдийн хоол зоогддог. Гэхдээ хизээч хонжоогаагүй. Гэхдээ хизээ нэгэн цагт би энд азаа туршаад хонж үзэх болно. Ийм үзэгдлийн талаар хитрхи өрөөсгөл бодолтой баймааргүй байна гэж нэрт жүжигчин маань сэтгүүлчдэд өгсөн ярьцлагадаа дурджээ. Мөн үүнээс гадна Николас Кейжд 70 зэтгэхгүй судлаачид Лалори байшинд нь хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан судалгааны ажил хийх хүсэлтэд удаа дараад тавьж байсан ч Кейж татгалцсан хариу өгчээ. Учир нь тэр одоо хий үзэгдэл болчихсон байгаа байшингийн өмнөх эцэдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн гэж өөрөө тайлбарласан юм. Хэрвээ энд үнэхээр хэн нэгэн байдаг бол би түүнийг мөнгөний араас хөөцөлдөгчдийн бай болгомооргүй байна гэж тэр хэлсэн. Хамгийн анх удаа Николас Кейж хий үзэгдлийг өөрийн алдарт авгаах болох Фрэнсис Форд Копполагийн харжээ. Жүжигчин энэ тухайд урсан ярихдаа тэр үед би ахыхаа дээвэр дээрх хонгилд амьдардаг байсан юм. Угаасаа л их чих үцмээр газар. Сарсан багаахаа дүүрэн. Энд тэндгүй л сарчигнах чимээ. Нэг удаа би нойрмоглон орондоо орчихсон хэвтэж байлаа. Гэтэл хэн нэг нь ороод ирэх чимээ сонсогдсон юм. Нүдэ нээгээд харахад нэг эмэгтэй дүрс харагдсан. Ав гэгч маань надад тавтай нойрсорой гэж хэлэх гээд ороод ирчтэй гэж бодоод би сайхан нойрсорой гэд хэлэхэд тэр юу ч дуурсангүй. Тэгснэ хэсэг хугацааны дараа над руу төхөж ирэхэд нь би тэр дороо нойр носоос ирсэн. Тэгээд тэр эмэгтэй дүрс рүү дээрээ шидэд байдаг чадлаараа орилсон. Харин тэр дүрс тэр дорхноо л уусан алга болсон доо гэж Николас ярьжээ. Нэрт жүжигчин урт хугацааны туршид өөрийгөө дуучин Элвис Преслигийн үргэлжлэл гэдэгт итгэдэг байсан. Тиймээс ч Мемфис дэх байшинд нь үе үе зочилдог байсан бөгөөд эцсийн бүлэгт түүний охин Лайза Мария Преслитэй танилцсан юм. Түүнийг миний охин гэдэг байсан ба явандаа энэ харьцаа нь хорин болсон юм. Энэ учрлын тухай Николас Кейж дурсахтаа. Энэ учрал нэг л муу ёрыг дагуулж байна гэж нэрт жүжигчин тоглоомшогломоор дурссан байдаг. Хаад ноёдын зэндаанд өрнсөн тэр хормон дээр Николас Кейж шинэ Орлеаны алдарт мэрэгэн төлөгч 59 настай, одоо 70 настай Мэриам Уильямсыг урьсан байна. Нэрт төлөгч хүүхд ахуй цагаас л далд ертөнцийг мэдэрдэг байсан. Олон жил бүх үндэстний сахиусан тэнгэрийн сүмд зүтгэсний хувьд түүнийг Чикаго хотын сүмийн хамт хүртэл болгож байжээ. Жүжигчин Николас Кейж түүнтэй Sony киноны зураг авалт үеэр танилцсан юм.
Тэр үед жүжигчин маань найруулагчаар харин зурхаач мэрэгэн бүсгүй тухайн киноны зөвлөхөөр ажиллаж байжээ. Мэргэн төлөгч өөрийнхөөрөө тэднийг Николасыг Лайза Мариатай ерөөсөн ба шившлэгтэй заслаа тэднийг тойруулан цацсан. Энэ бүхний эцэст тэд сэтгэлийн хөөрөлд автдаг бүхэн нь хамгаалтанд орж тэд үнэн утгаараа эхнэр нөхөр болно гэдгийг олон түмэн харах болно гэж хэлжээ. Харин Лайза Мария Пресли өөрөө хэлэхдээ нэг бус удаа өөрийн эцгийн сүнстэй харьцаж байсан бөгөөд түүнээс дандаа тусламж гуйдаг байсан гин. Жишээ нь Николастай хоримлохын өмнө тэрээр өөрийн эцэг Элвисийн сүнсийг дуудаж энэ хоримыг өрөөхийг хүсгээд цаатах нь татгалзаагүй гэдэг. Хоримын дараа Лайза сэтгүүлч нарт ярьцлага өгтөө. Николас миний 3 дахь нөхөр гэдгийг та бүхэн мэдэн шүү дээ. Өмнөх 2 гэрэлт маань салсан. Үүний учир нь би ааваасаа гэрэлтийнхээ талаар зөвшөөрөл авч байгаагүйгээс болсон гэдэгт би итгэлтэй байдаг гэжээ. Кэйжийн тойрон хүрээлэгчдийн мэдээлснээр Лайза өөрийн шинэ нөхрөө цус сорогч болгон тоглох дуртай байжээ. Энэ нь чихэндээ Николаст таалагддаг байсан. Харин нэг удаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ Лайза Мария нөхрийнхөө үзүүг хазан цусыг нь сорж эхэлсэн гин. Николас ч гэсэн эхнэрийнхээ мөрийг хазан гарсан цуснд нь уруулаа наасан гин. Кейж авьяаслаг чадвартай жүжигчин гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр дүр бүтээхтэй дүртэй маш сайн, бүр 100% уусан ортог. Шоу кинонд тэр үзэгчдийн өмнө 2 шүдгүү гарч ирдэг. Тэр Вьетнамын дайны Ахмад дайсны дүрд тоглодог ба дүрдээ орохын тулд шүдний эмчит очин өвчин намдаах эмгүүгээр 2 шүдийг нь авч өгөхийг хүсжээ. Лас Вегасыг орхон одохдоо кинонд аажмаар архинд орж байгаа амиа гүйтгэгчийн дүрийг бүтээхдээ дүрдээ орохын тулд Кейж зураг авалтын өмнө хагасшил виски уудаг байжээ. Вампирийн үнсэлт кинонд тэр жинхэнэ жом идсэн юм. Харин ор хүнчлийн ажлын үеэр цус сорогчийн дүр тоглохдоо эхнэрээ хазан арай л хэтрүүлснээ ойлгосон байна. Хурмаа игээд 4 сарч болоогүй байсан бөгөөд яг тэр өдөртөө эхнэрийнхэн цус өөрийнх нь цустай холилдвол аюултай аж болох тухай олж мэдээд шүүхэд салах өргөдлөө шууд өгчээ. Харин одоогийн эхнэр болох залуухан солонгос бүсгүй Элис Кимтэй Лос Анжелесийн суши баарнд үйлчлэгч хийж байхад нь танилцжээ. Тэд одоо Холливуудын толгодын нэг дээр барилах цайцтай амьдардаг бөгөөд тэр байшин ч мөн л олон хий үзэгдэлтэй гин. Гэрт нь гэрийн тэжээвэр хос Кобра болон Винсент нэртэй хүний гавлын яс байдаг. Сэтгэл санаа тавгуурсан үедээ Холливуудын нэр жүжигчин Николас Кейж Кобрануудын хайрцагт орж тэдэнтэйгээ ярьцдаг бөгөөд урд насндаа могоо байсан гэдэгтээ бат итгэлтэй байдаг гин шүү.